Starlink-ийн багцыг хэрхэн standby mode буюу зогсолтын горим руу шилжүүлэх вэ? За эхлээд та гар утасныхаа Starlink гэдэг апп руу нэвтрээд орчин. За энэ бол Starlink-ийн нүүр хэсэг байгаа. За баруун дээд буланд байгаа толгойн зураг нэр дарна. Subscription гэдэг дээр дарна. Service plan буюу одоо энэ бол active гэдэг нь идэвхтэй байгаа таны багцын одоо үйлчилгээ. За энэ дээр дарна. За тэр хамгийн доор байгаа pause current service гэж байгаа. За энэ дээр дарна. За тэнгуут тэр доор slide to confirm гэдэг ишээ баруун тишээ олсон сум байгааз. За энэ сумыг ингээд тултал нь чирчин. За ингэснээр тэр дээр upcoming switch to standby mode гэж байгаа. Энэ нь болохоор та 12 сарын 28-нд таны энэ багцын үйлчилгээ чинь зогсоод таны багц одоо зогсолтын горим буюу standby mode дээр очино гэсэн. За service plan дээр хэрвээ яаж харагдах вэ гэвэл standby mode pending гэж харагдана гэсэн. Тэгэхээр таны багц чинь 12 сарын 28-нд зогсоод standby mode дээр очино гэсэн. За энийгээ буцаа гэвэл keep current service гэдгээ standby mode дээр очихоос өмнө дараад зогсоох боломжтой. За ингэж standby mode руу шилжинэ.